титэм судасны нариуслын титэм судасны архаг дутагдaltaа гээд ажиллагдаад ингээ группэд одоо 4 жил болж байгаа. Тийм тэгээд бит хоёр ингээд эмнэлгээд яваад ингээд сая дүүргийнхаа эмнэлгүүдээр ингээд яваад уулна гифтэд эмчлүүлдэг байсан. Тэгээд хамгийн сүүлд ингээд сая 12 сарын сүүлээр ингээд 20 гаргаад хөвцсөн чи одоо ингээд эмч нь бол хэлсэн танаа хүн бол одоо найдвар тун алгаа найдвар алга та хоёр одоо 3 дугаар эмнэлэг рүү хаанд гэсэн. Тэгээ 3 дугаар эмнэлэг рүү хаандъя гэж бит хоёр очих. Тэгэхээр урд нь намар болол бит хоёрыг бол юу яажсэн. 3 дугаар эмнэлэгт хандхад бол юунд 14-т яхад та хоёр 3-т хандаад нөгөө титэм судасныхаа нарийнслахаа тэр шинжилгээг өгөөрэй гэсэн баггүй юу. Тэгээ тэр шинжилгээг ингээ өгөх гэхээр бит хоёр 3-т яасан чи 3-т тийм шинжилгээ одоохондоо хийгээг байгаа нөгөө аппарат нь нэвтэрсэн гэд. Тэгэхээр бит хоёр бас ингээд хувийн эмнэлгүүдээр судалж үзсэн чинь тэр зүрхний тодтогчтой томограф гэдэг тийм шинжилгээ байт юм билээ. Тэр шинжилгээг ингээд харууд үзүүлээ гэдэг хувийн эмнэлгээр яасан чи 980 мянган төгрөг гэсэн. Тэгээ тэрийн бит хоёр харуулж чадаагүй тэгээ явсаар агаад. Тэгээ одоо жоохон хугацаа алдаад одоо өдөө хөрчлээ. Тэгээ сая ингээд гайгүй ах гэж бодоод яваад байсан. Сүүлийн үе жоохон өвдөлт нь нэгтээд шөнө өвдөг бол өдөр өвддөг болоод тэгээд ингээд эмчтэй үзүүлээд би эмчт нь ерөөсөө үзүүлээ юм гэж зөөрхний эмчт нь үзүүлсэн чинь эхот харсан чи танаа хүнийх мөр 36 байсан чи бүр 33% болцсон байна. Одоо та ерөөсөө даруйхан л тэр 3 дугаар эмнэлэг таадад нэгээд юу харуул юу стинк гинүү тийм юм тавиул гэсэн. Би тэр юмыг одоо сайн мэдэхгүй л байна л та. Тэгээ одоо 3-т очихлаар одоо цаг магн айгуу давчууын тэгээд айгуу их хойны тэгээд сая 12 сарын хэдэнд бит хоёр энийг авчлаа да. 17-нд авахад 1 сарын 19-ний ингээ шинжилгээнд орох юу ингээд өгж байгаа аахгүй юу. Цаг тэгээ одоо энэ хүртэл бит хоёр ч хүлээн гэдэг бит хоёр тал хүнд байна. Шүн ингээд өвдгий. Өдөр би чи одоо ингээд энэ хүний чи хаяад ажилдаа яваад өглөө ажилдаа ингээд цоожлоод ингээд хоол ундын бэлдэж энэ дээр нь тавьчихад ах дүүнэр алга өөр хүүхэд алга хоёр биенээ ингээд хараад ингээд байд. Би голцоо дандаа нөхрийгээ авч явдаг байхгүй юу. Юу л болно ингээд энэ чинь нэмлэг болсон чи дагаал явна. Аваад дагаа явна. Энд чи ганцаараа явж чадахгүй ерөөсөө. Даан байнгын хүнтэй цуг явна. 9,000 бараг 10,000-аар авдсан шүү дээ. 7 хоног болгоо энд чи аавна. Одоо бор нэг хийдэг бол одоо өдөрт 2-3 хийх гээд байна. Тэгээд ихэр чи одоо 2-3 гэхээр энэ 5 ширхэг анилгийн дамтрал чинь бараг 7 хоногтой хүрэхгүй заримдаа бүр. Би бүр 2-3 аавна. Заримдаа 10 удаа ч хийх. Тэгээд их хамаагүй их хийж болохгүй гэж юм чинь тхийн. Тэгээд энэ хүн чинь өвдөд байна. Тариагаа хийлгээл гэх юм. Тэгээд тэр имэндээ ч одоо бүр намтгаа байгаад. Тэр одоо өдөр хоногийг одоо өвчин намдах имэйл торгоож байна гэж байна. Имэйл торгоож байна. Тэгээд их юм уухараас ходоод нь өвдөөр. Энд чинь өөрөө ходоодны хадгаанд орж ирсэн. Тэгээд ходоод нь хорсоод байна. Ходоод өвдөд байна гэдэг. Тэгээ бас их болж явахгүй. Тэгээд тэр тариа нь одоо баг үйлчлэхгүй л болоод байна баг ер нь. Хаяал нэг нь үйлчлэх юм яа. Заримдаа овоо унтаад байна. Заримдаа бол унтчихгүй. Тэгээд би нүгдөө тэгээд үйлчлэхгүй ингээл тэгээд би нөхрийн маань хажууд минь байхад л тусалсан. Одоо энэ үнээр чи өөр надад хүн байхгүй шүү дээ. Би ч өөрөө ганцаараа хүн шүү дээ. Надад бол ах トゥ нар гэж нэг ч хүн байхгүй. Хоёр инээл төсч явахаас өөр одоо хинийгээ төсөх юм тэгээд